Үхэгсэд бидэнтэй ярьж чадах уу? Бичээс ариун тэнгэрлэгч нар тусламж дэмжлэг үзүүлдэг талаар өгүүлдэг бөгөөд энэ нь Христийн шав нарыг үлэмж ихээр тайвшруулдаг ариун нандин үний юм. Гэвч Библийн энэ үзэл шашин судлалын түгээмэл алдаагаар баларч буруу ойлгогдох болжээ. Анх хуурамч шүтлгийн гүн ухаанаас зээлдэж хүн өгшгөө мөнхийн сүнстэй гэсэн буруу үзэл сургаалыг хүмүүсийн харанхуй байдлыг далимдуулан Христэд итгэгчдийн итгэл бишрэлд нэвтрүүлснээр энэ нь үхэгсэд юу ч мэдэрдэггүй гэсэн үнний орон зайг эзлэх болжээ. Нас барсан хүмүүсийн сүнс хүмүүсийн авралын төлөө үйлчлэхээр илгээгдсэн сүнснүүд хэмээн маш олон хүн итгэх болжээ. Ийм үзэл хэдийгээр тэнгэр элчүүд оршдог бөгөөд тэд хүнийг үхдэг болохоос өмнө хүн төрлөختөнд үйлчилж түүхийн туршид нөлөөлсөөр ирсэн гэсэн Библийн үзлийг эсэргүүцдэг юм. Хүн үгсэн ч ухамсар нь амьд бөгөөд айдаг үхэгсдийн сүнс амьд хүмүүст нөлөөлөхөөр дэлхийд эргэж ирдэг гэсэн үзэл нь орчин цагийн үхэгсдийн сүнсийг шүтэх замыг бэлтгэж байна. Хэрвээ үхэгсэд бурхан болон ариун тэнгэр элч нартай дотносон урдын амьдралд олсноосоо их мэдлэгийг олж авдаг юм бол яагаад амьд хүмүүсийн алдааг анхааруулахаар дэлхийд эргэн ирж болохгүй гэж? Хэрвээ үхэгсдийн сүнс дэлхий дээрх дотны хүмүүстэй хорогддог гэж зарим шашны заадаг нь үний юм бол үхэгсэд яагаад амьд хүмүүстэй холбоо тогтоож тэднийг бузар муугаас сэргийлж уй гашуугийн тайтгаруулж болохгүй гэж? Хүн өгсөн ч сүнс нь амьдардаг гэдэгт итгэдэг хүмүүс нас барсан сүнснүүдийг өгчгүй зааварчилгааг хэрхэн эсэргүүцэж чадах билээ? Хүмүүст үнэн санагдах энэхүү худал хуурмаг үзэл бол сатааны бузар зорилгоо гүйцэлдүүлэхэд ашигладаг башир арга юм. Сатааны тушаалыг хэрэгжүүлэгч тэнгэрээс унсан элчүүд үхэгсдийн ертөнцөөс ирсэн үхэгсдийн сүнс болон үзэгддэг юм. Тэд амьд хүмүүсийг үхэгсэдтэй холбож байгаа нэрээр бузар мөгийн удирдагчтай холбож хүмүүсийн оюун ухааныг иргэшээлтэд оруулдаг ажээ. Сатан нас барсан дотны хүмүүсийн дүрээр үзэгдэх хүч чадалтай. Тэрээр үхэгсдийн дүрд хувирах төгс чадвартай. Сатан сэтгэлд дотн дүр төрх үг яриа дууны өнгийг гайхамшигтайгаар дуурайч чадна. Олон хүн нас барсан дотн хүмүүсээ Деважингийн жаргалд умбаж байгаа хэмээн тайтгарч ямар ч сэжиг авалгүй мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулсаар байна. Үхэгсэд хүмүүстэй холбоо тогтоохоор ирдэг гэж итгэхэд сатан үхэх цаг нь болоогүй үедээ булшинд орсон хүмүүээр үзэгдэнэ. Тэд тэнгэрт жаргалтай байгаа Деважинд өндөр байр суурьнд заларч байгаа гэж ярих бөгөөд энэ буруу ойлголтыг хаа сайгүй тунхагладаг ажээ. Тэд зөвхт болон гэмтэй хүмүүсийг ялгаж зааглах шүүлт явагддаггүй гэж сургадаг юм. Үхэгсдийн ертөнцөөс ирсэн гэх эдгээр элчүүд үнэн бодит мэд анхааруулах сэрэмжлүүлгийг өгнө. Тэд хүмүүсийн итгэлийг олоод бичээс итгэх итгэлийн үгүйсгэх сургаалуудыг заана. Сатааны элчүүд дэлхий дээр амьд байгаа дотны хүмүүсийнхээ төлөө туйлыг санаа зовсон хүний дүрээр үзэгдэж хамгийн аюултай гурван мэхлэлтийг хийнэ. Тэд заримдаа үннийг хэлж ирээдүйг урьдчилан зөгнөж худал сургаалаа итгэж найдахуйц болгон харагдуулдаг. Тэдний хуурамч үзлийг үе олон хүн шууд хүлээн авч Библийн хамгийн ариун үнэн адил итгэнэ. Хүмүүс Бурхны хуулийг гажуудуулж өршөөл нэгүслийн сүнсийг гомдоон гэрээний цусыг бузар хэмээн тооцох болжээ. Бузар сүнснүүд Христийг Бурхан болохыг үгүйсгэж бүтээгчийг өөрсдийн зяндаанд аваачихыг хичээнэ. Ийхүү сатан цоошин дүрээр Бурхныг анх тэнгэрт эсэргүүцэж дэлхий дээр 6000 гаруй жил өрнүүлсэн дайсагналаа үргэлжлүүлсээр байх болно. Сүнс илрэн харагдахыг олон хүн мэрэг төлөгчдийн хуурам мэхлэлт, элэв шидийн чадварлаг үзүүлбэр, хуурам мэхлэх арга хэмээн өнгөцгөнөөр ойлгох болжээ. Тэдгээр нь юр бусын хүчний нөлөөтэй. Орчин үед үхэгсдийн сүнстэй холбоо тогтоогчид олноороо түрэн гарч байгаа нь хүний арга зээл эсвэл хүний ур чадвар гэхээс илүү бузар тэнгэр элч нарын үйлдэл бөгөөд тэд мөнх амнаас салгах мэхлэлтийг маш амжилттай хэрэгжүүлж буй хэрэг юм.
Үхэгсдийн сүнстэй холбоо барих явдал бол ердөө залмих юм гэсэн итгэлээс болж олон хүн худал хуурмагт өргөдүүлэх болно. Тэд үгүйсэхийн аргагүй далдын хүчтэй нүүр тулах үедээ мэхлэгдэж түүнийг Бурхны агуу хүч чадал хэмээн хүлээн авах болно. Энэ хүмүүс Сатан болон түүний тэнгэр элч нар гайхамшиг үйлддэг тухай бичээсийн гэрчлэлийг үл тоомсорлоно. Фараоны элевчид Бурхны ёр бусын гайхамшигын зарчмыг дуурайж байсан нь буг чөтгөрийн тусламжийг авч байсныг харуулж байна. Паул Христийн дахин ирэлтийн өмнөхөн чөтгөрийн хүчтэйгээр үзэгдэх болно гэж зөвгөнжээ. Эзний гэрхийн өмнө ажиллагааны дагуу бүх хүч ба тэмдгүүд, гуурамч, гайхамшиг болон бузар мөгийн зүсэн бүрийн залмих гарч ирнэ. Илч Паул сүүлчийн өдрүүдийн чөтгөрийн үйлдэх гайхамшигын талаар тэр агуу тэмдгүүдийг үйлддэг төдийгүй хүмүүсийн өмнө Тэнгэрээс газарт гал буулгадаг. Өнөөх араатны өмнө бүтээх тэмдгүүд нь түүнд өгөгдсөн тул тэрээр дэлхий дээр нутаглагчдыг мэхэлсэн гэсэн байдаг. Энд зөвлөсөн гайхамшгууд нь өнгөц залмих төдий зүйл биш юм. Ард түмэн хүний залмихэнд бус харин Сатаны тэнгэр элч нарын үйлдэж буй гайхамшгуудад мэхлэгддэг юм. Хуурам мэхлэх санаагаа удаан хугацааны туршид хөгжүүлсээр ирсэн харанхуйн жонон бүх анги давхраг хийгээд нийгмийн давхаргын хүмүүсийг уруу татахдаа тун гарамгай. Соёл боловсралтай хүнд тэрээр үхэгсдийн сүнсийг илүү боловсронгуй оюунлагаар танилцуулж олон хүнийг урхиндаа оруулах болно. Үхэгсдийн сүнсний хуурам мэхлэлтийн талаар Яаков энэ мэрэгэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш, газрынх, төрөлхийх бөгөөд чөтгөрийнх юм гэж дүрсэлжээ. Агуу мэхлэгч өнгөлн далдалтаа зорилгодоо бүрэн нийцэх боломжтой үед л ашиглана. Есүсийг цөлд байхад сорхоор ирсэн мэхлэгч Тэнгэрлэг элч нар болох серафуудын гэрэл гэгээг цацруулан үзэгдсэн бөгөөд тэд хүмүүстээр гэрлийн тэнгэр элчийн дүрээр сэтгэлд дулаан байдлаар очино. Тэд эрхэм чухал сэдвүүдээр ярьж ухаан санааг урвуулж хөнгөн хийсвэр зүйлсээр хүнийг бишрүүлж инрэл хайрын уран цэцэн үгсээр хүмүүсийн хайрыг татна. Тэрээр хүнийг үлэмж өндөр хэмжээнд хүртлэх хөгжиж мэрэгэн ухаанаараа бардамнаж мөнхийн эзнийг дорд үзэж жигшгэд уруу татна. Сатан дэлхийн аврагчийг өндөр ууланд аваачиж дэлхийн бүх хаанчлалыг сүр жавхлан үзүүлсэнтэй адил Тэнгэрлэг хамгаалалтаа алдсан хүмүүсийн бүх мэдрэхүйг уруу татахаар ажилдаг юм. Сатан Эдений цэцэрлэгт Еваг хуурч мэхлэн хориотой бузар муу мэдээллийг эзэмших шунлыг бадрааж өөрсдийгөө өргөмжлөх хүсэл зоригийг бадраан мэхэлсэнтэй адил өнөө үеийн хүмүүсийг ч мэхэлсээр байна. Хүн бузар муу бодлуудаа хөгжүүлснээр бүр дордно. Сатан ийм аргаар хүмүүсийг мөхөөж сүрүүлэхийг зорддог юм. Тэрээр та нар бурхан шиг болж сайн мууг мэдэх болно хэмээн тунхагласаар байна. Үхэгсдийн сүнс амьд оршдог талаар хүн бол хөгжиж дэвшсэн бүтээл юм гэжээ. Сатан хүн төрөх цагаасаа л бурхан болтлоо мөнхөд хөгжих тавилантай гэж сургаж байна. Мөн оюун ухаантай хүн бүр өөрийгөө шүүн, өөр хинч түүнийг шүүж чадахгүй. Хүн өөрөө өөрийгөө шүүх тул шүүлтээ зөв шударга байх болно. Хаанчлалын хаан суудал таны сэтгэл дотор бий гэж хэлж байна. Үхэгсдийн сүнстэй холбоо баригч багш сүнслэг ухамсар нь сэргсэн талаар ах トゥ нараа бид цөвтөж доройтсон хүмүүс биш харин хагас бурхад болсон гэсэн бол өөр нэгэн багш зөв шударга төгс төгөлдөр хүн бол Христ гэсэн үг юм гэж заасан байна. Сатан ийхүү жинхэнэ магтаалыг авах зохистой хэмжээшгүй бурхны зөв шударга төгс төгөлдөр байдал болон төгс хуулийг гим нүгэлтэй алдаа дутагдaltaй хүнийг шүтлэхээр сольж шүүлтийг хүн удирдан явуулдаг бөгөөд зан чанарыг ч дэнсэлдэх хэмээн ойлгуулах болжээ. Энэ бол сайжирч байгаа байдал бус харин урууд нь доройтож буй явдал юм. Бид юунд анхаарна түүгээрээ өөрчлөгддөг гэдэг нь оюун ухааныг хийгээд сүнслэг өөрчлөлтийн хууль билээ. Оюун ухаан анхаарал хандуулж буй зүйлдээ аажмаар дасан зогцно. Оюун ухаан хайрлаж хүндэтгэж датсан зүйлдээ бүрэн уусна.
Хүн цэвэр ариун, сайн сайхан гэж хүлээн зөвшөөрсөн үнний жишгээс даван өөрчлөгдөж чадахгүй. Хэрэв хүн өөрийгөө үлгэр дуурай болох хамгийн дээд үлгэр жишээ гэж үзвэл тэрээр хизээч өөрөөсөө өндөр хэм хэмжээнд хүрч чадахгүй. Харин улам урууд нь доошлох болно. Гагцхүү Бурхны нэгүслэл хүнийг өндөрт өргөх чадвартай. Өөрийгөө шүтэж буй хүний зам мөр урууд нь доройтох нь зайлшгүй. Үгсэн хүний сүнс мөн хоршдог гэсэн үзэл боловсралтай оюунлаг хүнээс илүү хувиа бодож зугаа цэнгэл хөөсөн хөнгөмсөх хүмүүст илүү өнгөцөөр нөлөөлж хуурам мэхлэх болно. Ийм хүмүүс сатааны бузар мэхлэлтийн туушралтай тохирох үзэл санаагаа олж авна. Сатан хүний сул талбарыг нарийн судалж, хүн бүрийн гим нүглүүдийн хандалтыг мэдэж аваад бузар мөг үйлдэх хүслийн өдөөх боломж нөхцлөөр бүрэн хангана. Тэрээр хүмүүст хүлээн зөвшөөрсөн муу зуршлаа хэтрүүлэхэд уруу татаж, хүний биеэ захирч чадахгүй байгаа байдлыг ашиглаж, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хүч чадлын доройтуулна. Сатан олон мянган хүнийг дур хүсэлтэнд живүүлж, олон хүнийг хөнөөж, хүний мэс чанарыг бүхэлд нь мөхөөхийг хүсэж байгаа. Сатан энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд хуурамч сүнсээр дамжуулан мэдлэг хүний ямар ч хуйлаас илүү эрх мэдэлтэй болгодог. Өөрийн бодол өөртөө зөв, Бурхан хэнийг ч буруутгадаггүй. Үйлдэгдсэн гим нүгэл бол гимгүү үйлдэл гэж тунхаглаж байна. Хүмүүс ийхүү хүсэл мөрөөдөл хамгийн дээд хууль, эрх чөлөө бол хүслийг гүйцэлдүүлэх боломж, хүн зөвхөн өөрөө өөртөө л хариуцлага хүлээх ёстой гэж итгэж байхад завхрал, бузар булаа үйл явдлууд хаа сайгүй дэлгэрч байгаад гайхах хэрэг байна уу? Олон хүн махан биеийн хүслээ дагах талаар сургаалуудыг баяр хөөртэйгээр хүлээн авч байна. Биеэ захирах байдлыг хүсэл тачаалд удирдуулж, оюун ухаан, сэтгэлийн хүчийг адгуусны зүн совингоор удирдах замаар Сатан Христийн дагалдагч гэж нэрлэж буй мянган хүнийг худал хуурамгийн торондоо оруулж нэр хүндээ өсгөж байна. Хэн ч угагсдын сүнс мөн хоршдог гэсэн худал сургаалд мэхлэгдэх шаардлагагүй. Бурхан дэлхий дахинд Сатаны өрхийг таньж мэдэх хангалттай мэдлэгийг өгсөн билээ. Угагсдын сүнс мөн хоршдог гэсэн гол үндэс болсон сургаалууд бичээсийн тодорхой заалтуудтай зөрчилдөж байна. Библи угагсд юу ч мэдэхгүй, тэдний бодлууд мөхдөг. Тэд наран дор явагдах үйлсэд оролцдоггүй. Тэд дэлхий дээрх дотны хүмүүсийнхээ баяр гунгийг огт мэдэхгүй гэж тунхагладаг. Бурхан угагсдын сүнснүүдтэй холбоо барих бүх төрлийн оролдлогуудыг хатуу зээрлэж буруутгадаг билээ. Еврейчүүдийн түүхэнд өнөөдрийн угагсдын сүнстэй холбоо барьдаг шиг угагсдтэй холбоо барьдаг хүмүүс байжээ. Гэвч угагсдын ертөнцөөс ирсэн танил хүмүүсийн сүнснүүд чиг Библиэд богч өтгөрийн сүнснүүд хэмээн зарлан тунхаглагддаг. Угагсдын сүнснүүдтэй харилцдаг гэж буй хүмүүсийг эзэн жигшиж үзэн яддаг байсан бөгөөд тэдэнд үхлийн цааз оноож хатуу цээрлүүлдэг байжээ. Ичид гэдэг үгийг хүмүүс өнөө үед үл тоомсорлох болжээ. Бузар сүнснүүдтэй харилцдаг хүмүүсийн яриаг эрт балрын харанхуй цаг үеийн үлгэр домог хэмээн үзэх болжээ. Гэвч үнэндээ угагсдын сүнс амьд оршдог гэдэгт итгэдэг хэдэн 100,000 саяар тоологдох хүмүүсийг игнэндээ нэгтгэж шинжлэх ухааны салбар сүмүүдэд шургалж хууль тогтоох байгууллагууд төдийгүй хаадын ивэлд багтах болжээ. Сатаны эртний цаг үед буруутгагдж, цээрлэгдэж байсан ичид буюу хуурам мэхлэлт шинэ дүр төрхөөр сэргэж байна. Хэрвээ угагсдын сүнс мөнхөд оршдог эсэх талаар хангалттай баримт байхгүй гэж үзвэл зөв шудраг хийгээд гим нүгэл, Христийн эрхэм ариун элч нар хийгээд Сатаны хамгийн бузар муу боолуудын хооронд ямар ч ялгаа байхгүй гэж байгаатай адил болох болно. Сатан үлэмж гим нүгэлтэй этгээдийг девааж нь өндөр байр суурьнд заларна гэсэн үзлээрээ та нар ямар ч нүгэлтэй байсан хамаагүй, Бурхан ба Библиэд итгэх үл итгэгч нь хамаагүй, дураараа амьдр, ямар ч байсан та деваажин өвлөн авна гэж дэлхий дахныг мэхэлж байна. Угагсдын сүнс амьд гэдэгт итгэдэг багш нар
Муу гуйлдагч хүн бүр эзний мэлмид сайн бөгөөд тэр тэднийг таашаадаг. Эсвэл шудраг ёсыг тогтоогч Бурхан хаана байна вэ гэж хэлнэ. Бурханы үгэнд мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид харанхуйг гэрэл, гэрлийг харанхуугаар солигчид их гаслантай гэж тодорхойлсон байна. Хуурамч сүнснүүдийн гар хөл бологч элч нар ариун сүнсний дэлхий дээр байхдаа бичүүлж үлдээсэн зүйлстэй үл нийцэх сургаалыг тунхаглажээ. Тэд Библийг Бурханы өгсөн гэдгийг үгүйсгэж, Христэд итгэгчдийн найдварын үндэс суурийг нурааж, Деважингийн замыг заах гэрлийг бөхөөж байна. Сатан Библийг жирийн уран зохиолын ном бөгөөд балчир насны хүүхдэд тохирсон гэж дэлхий дахинд танилцуулж байсан бөгөөд Библийг үл хэрэгсэж, үл тоох хэрэгтэй гэж заан сургаж байна. Энэ бол сатаны бүрэн иргэшэл байдаг арга хэрэгсэл бөгөөд сатан энэ аргаараа дэлхий дахинд хүссэн үзлээ зааж сургах юм. Тэрээр өөрийн болон хамсаатнуудын буруутхан шүүж буй Библиэс хүмүүсийн анхаарлыг холдуулдаг юм. Дэлхийн аврагчийг эгэл жирийн хүнээс өөрсгөө болгон хувиргажээ. Есүсийн булшийг манаж байсан Ромын цэргүүд тахилчид удирдагчийн зааж өгсөн худал үгсийг тунхаглан Есүсийн амилсан үйл явдыг үгүйсгэж байсан бол идүүгээ үхэгсдийн сүнс мөнх оршдог гэж итгэдэг хүмүүс аврагчийн амьдралд ямар ч онцгой гайхамшигтай зүйл байхгүй гэсэн үзлийг дэлгэрүүлэхээр оролдож байна. Тэд Есүсийг үгүйсгэх гэж оролдохын сацуу хүмүүсийн анхаарлыг өөрсдийн хуурамч гайхамшгууд руу хандуулж, тэдгээрийг Христийн гайхамшгуудаас хавьгүй илүү хэмээн тунхаглаж байна. Үгэгсдийн сүнсэнд итгэгчид үзэл номлолоо өөрчилж, хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй үзлүүдэд далдалж, Христийн итгэл бишрэлтэй адил болгон хувиргаж байна. Тэдний сургаалууд энэ дээрээс сонин хэвлэлээр дамжин олон жилийн өмнөөс олонний хүртэл болсоор ирсэн бөгөөд үнэн дүр төрх нь тодорсоор байна. Бузар сүнсний сургаалуудыг нууж хаах, үгүйсгэх боломжгүй юм. Өнөө үеийн үхэгсдийн сүнстэй холбоо баригчид урдын адил аимшигтай үйлдэл хийхээ болсон мэт боловч илүү аюултай болон хувирчээ. Учир нь сатаны хуурам мэхлэлд илүү нарийн болсон байна. Урд үхэгсдийн сүнстэй холбоо баригчид Христ болон Библийг үгүйсгдэг байсан бол тэд өнөө үед Христийг хүлээн зөвшөөрч эхэлжээ. Тэд Библийг өөрчлөгдөөгүй зүрх сэтгэлтэй хүмүүст нийцүүлэн тайлбарлаж, Библийн амин чухал ариун үннийг ямар ч үр нөлөөгүй мэт харагдуулж байна. Тэд Бурханы гол зан чанар нь хайр гэх боловч үнэндээ хайрыг хоосон сэтгэлийн хөдлөл төдий зүйл мэт болгож сайн муу хоёрын ялгааг үгүйсгэж эхэлжээ. Бурханы шудраг ёс, нүглийн буруутгал болон түүний ариун хууль хит үл тоогдох болов. 10 хуулийг үеэ өнгөрөөсөн хүчингүй болсон хэмээн зааж байна. Хүмүүс тааламжтай, ховсдох, увдистай үлгэрүүдэд эзэмдүүлэн Библийг итгэлийнхээ үндэс болгохоос татгалзаж байна. Сатан Христийг урдын адил эрс үгүйсгэж байгаач хүмүүс мэхлэлтийг олж харж чадхааргүйгээр сохорсон байна. Үхэгсдийн сүнстэй холбоо тогтоогчдын мэхлэх чадвар ба нөлөөнд нь автах ямар аюултай байдаг талаар зөв ойлголттой хүмүүс тун ховор болж олон хүн сониуч зандаа хөдлөгдөн мэрэг төлөгчтэй орооцолдож байна. Тэд үхэгсдийн сүнсэнд итгэдэггүй бөгөөд бузар сүнснүүдийн иргэшээлд орохоос айж эмээдэг. Харамсалтай нь тэд хориотой зүйлсийг сонирхож, улмаар хүчрхэг дайсны иргэшээлд орж бузар мөг эсэргүүцэх чадвараа алдаж байна. Сатан тэднийг нэгэнт өөрийн талд оруулсан бол боолоо болгоно. Тэд бие даан сатаны ховсдолд уруу таталтаа салах ямар ч боломжгүй болно. Гагцхүү чин сэтгэлийн залбирлын хариуд Бурханы хүч чадал урхинд орсон хүмүүсийг чөлөөлж чадна. Гэмт зан чанараа хөхүүлэн дэмжиж, гим нүглийг ил тод санаатай хүсэн мөрөөдөж буй хүмүүс сатаны уруу таталтыг урин дууддаг юм. Тэд Бурхан болоод түүний тэнгэр элч нарын хамгаалтаас өөрсдөө хөндийрдэг. Бузар нэгэн мэхлэх үед тэд ямар ч хамааралгүй болсон учраас урхинд амархан орно. Сатаны иргэшээлд орсон хүмүүс амьдрал нь чухам хэрхэн төгсгийг ухаарах сөхөөгүй болно. Гим нүгэл дунгаж, сансандаа хүрсэн соригч боолуудаа албатаа болгож, бусдыг хөнөх ажилдаа ашиглах болно.
Иш үзүүлэгч Исая тэд та нарт шимнэн чалждаг сүнс дуудагчд болон шидтнүүдтэй зөвлөлд гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө бурхнаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн төлөө үхэгсдээс асуух гэж үү? Хууль хийгээд гэрчлэлд анхаарах тун хэмээн сургажээ. Хэрэв хүмүүс бичээсээс хүн болон үхлийн талаар үннийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байсан бол үхэгсдийн сүнс мөнх оршдог гэсэн үгслээс сатааны хүч чадал тэмдэг болон хуурамч гайхамшгуудыг олж харах байв. Гэвч бузар зүрх сэтгэлийн зогоож буй эрх чөлөөг эрхэмлэж гэм нүгэлд хэд дурлах болсон олон хүн гэрлийг харсан боловч нүдээ ханиж улам цаашилсаар анхааруулга сэрэмжлүүлгийг үл тоон сатааны бэлдсэн урхинд орж түүний олз болсоор байна. Яагад гэвэл тэд аврагдахын тулд үнний хайрыг хүлээн аваагүй. Бурхан тэдний дээр төөрөгдлийн ажиллагааг илгээжээ. Тэгээд тэд худал хуурмагт итгэдэг. Үхэгсдийн сүнс мөнхөд оршдог үзлийг эсэргүүцдэг хүмүүс зөвхөн хүний үзэл биш, харин сатан болон түүний тэнгэр элч нарыг эсэргүүцэж байгаа хэрэг юм. Тэд эрх мэдэл, хүч чадал болон тэнгэрлэг газар дах бузар муугийн хүчнүүдийн эсрэг тулалдаанд хутгалдан ордог. Сатан тэнгэр элч нарын хүчийг ашиглахгүй тохиолдолд нэг ч алхам ухрахгүй. Бурхны хүмүүс аврагчийн адил бичээст бичигдсэний дагуу гэсэн итгэл үнэмшлэр сатаныг эсрүүцэх чадaltaй байх болно. Сатан Христийн үед үйлдсэн шигэ өнөөдөр ч гэсэн бичээсээс иш татдаг бөгөөд хүмүүсийг арга мэхэндээ оруулахын тулд Библийн сургаалыг мушгин гуйвуулдаг юм. Энэхүү төгсгөлийн цаг үед итгэлээ бат хадгалахыг хүсэж байгаа хүмүүс бичээсийн гэрчлэлийг биечлэн судалж ойлгодог байх ёстой. Олон хүн дотны ах トゥ болон анд нөхдийнхэн дүрээр ирж хамгийн аюултай тэрс үзлийг тунхаглах чөтгөрийн сүнснүүдтэй нүүр тулах болно. Энэ чөтгөрийн сүнснүүд сэтгэлийн уян чавхцыг хөндөж мэхлэхийн тулд гайхамшгуудыг үйлдэх болно. Бид тэдгээрийг үхэгсэд юу ч мэддэггүй. Үхэгсдийн сүнснүүд бол үхэгсдийн бус буг чөтгөрүүд юм гэсэн Библийн үннээр эсэргүүцэх бэлтгэлээ хангасан байх ёстой. Бид сорилтын цаг буюу газар дээр нутаглагчдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх цагтай тулж ирчгээд байна. Бурхны үгэнд итгэл нь бат суурлаагүй хүн бүр мэхлэгдэж ялагдах болно. Сатан бузар муугийн зүсэн бүрийн залмигтэйгээр хүний үр садыг иргэшээлдээ оруулах гэж хичээх бөгөөд түүний мэхлэлтүүд тасралтгүй ихсэх болно. Хүмүүс уруу татлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд сатан зорилгоо биелүүлж чадна. Үннийг чин сэтгэлээсээ ирж хайн дуулууртаагаар зүрх сэтгэлээ хариуцахыг хичээж чадлаараа тэмцэлд бэлдэж байгаа хүмүүс үнний бурхан бол цорын ганц хамгаалалт болохыг олж мэднэ. Аврагч миний төвчээрийн үгийг чи сахисан учраас би бас чамайг сорилтын цагаас хамгаалах болно хэмээжээ. Бурхан ганц итгэгчийг сатааны иргэшээлд оруулж дийлэгдүүлэхгүй тулд Тэнгэрийн бүх элч нараа даруй илгээх болно. Иш үзүүлэгч Исая бузар хүмүүс Бурханы шүүлтээс хамгаалагдсан гэсэн аимшигтай мэхлэлтийн талаар дурдсан байна. Тэрээр бид үхэлтэй гэрээ байгуулсан. Бид үхэгсдийн оронтой хилэлцээр хийсэн. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө бидэнд хүрэхгүй. Учир нь бид худал хуурмгийг өөрсдийн хорогдох газар болгож залмихээр өөрсдийгөө далдалсан гэсэн байна. Энэ ишлэлд хатуурсан зүрх сэтгэлдээ удирдуулсан нүгэлтнүүд ямар ч шийтгэл авахгүй бөгөөд хүн төрлөختөн хэдий их нүгэлтэй байсан ч диваачнд орж Бурхны тэнгэр элч нартай адил болно хэмээн тайтгаруулж буй хүмүүсийн талаар дүрсэлжээ. Гэвч энэ ишлэл үхэлтэй гэрээ байгуулж тамхтай хилэлцээр хийж зөвхт хүмүүсийг зовлонгийн өдөрт хамгаалах Бурхны үгийг үгүйсгэж үхэгсдийн сүнс мөнх оршдог гэсэн сатааны худал хуурмагт итгэж найдсан хүмүүсийг илүүтэй дүрсэлсэн байна. Энэ үеийн хүмүүсийн харалган цохорсон байдлыг үгээр дүрсэлхийн аргагүй байх болно. Тэд мянгаараа Бурхны үгэнд итгэх шаардлагагүйгээд сатааны мэхлэлтүүдийг туйлын итгэлтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Үннийг шүүмжлэгчид, илэглэн дооглагчид, иш үзүүлэгчид,
Элч нарын тунхагласан үннийг хамгаалж байгаа хүмүүс сохирсон гэж буруу шахах мөртлөө Христ ба авралын төлөвлөгөө үннийг эсэргүүцэгчдээр буух Бурхны уур хилэнгийн талаарх бичээсийг гутаанд доромжилсноор өөрсдийгөө төөрөгдүүлжээ. Тэд Бурхны сургаалыг хүлээн зөвшөөрч хуулийн дагаж байгаа хүмүүсийг богино ухаан, сул дорой гэж доромжилж буруу хөөр хийсэн байна. Тэд үхэлтэй гэрээ байгуулж тамтаа хилэлцээр хийж Бурхны уур хилэнд өртгийн аргагүй хан хэрмээр хамгаалагдсан гэсэн буруу үзэлдээ итгэж найдаж байна. Тэд айж имээдгүй. Тэд соригчд бүх талаараа бууж өгч түүнтэй дотносож бузар сүнсэнд бүрэн эзэмдүүлсэн тул сатааны урагнаас мулдрах хүч чадал хүсэл тэмүүлэлгүй болжээ. Сатан дэлхийг мэхлэн эцсийн тулаандаа удаан хугацаанд бэлджээ. Үхэгсэд бидэнтэй ярьж чадах уу? Бичээст ариун тэнгэр элч нар тусламж дэмжлэг үзүүлдэг талаар өгүүлдэг бөгөөд энэ нь Христийн шав нарыг үлэмж ихээр тайвшруулдаг ариун нандин үний юм. Гэвч Библийн энэ үзэл шашин судлалын түгээмэл алдаагаар баларч буруу ойлгогдох болжээ. Анх хуурамч шүтлгийн гүн ухаанаас зээлдэж хүн өгшгүй мөнхийн сүнстэй гэсэн буруу үзэл сургаалыг хүмүүсийн харанхуй байдлыг далимдуулан Христэд итгэгчдийн итгэл бишрэлд нэвтрүүлснээр энэ нь үхэгсэд юу ч мэдэрдэггүй гэсэн үнний орон зайг эзлэх болжээ. Нас барсан хүмүүсийн сүнс хүмүүсийн авралын төлөө үйлчлэхээр илгээгдсэн сүнснүүд хэмээн маш олон хүн итгэх болжээ. Ийм үзэл хэдийгээр тэнгэр элчүүд оршдог бөгөөд тэд хүнийг үхдэг болохоос өмнө хүн төрлөختөнд үйлчилж түүхийн туршид нөлөөлсөөр ирсэн гэсэн Библийн үзлийг эсэргүүцдэг юм. Хүн үгсэн ч ухамсар нь амьд бөгөөд айдаг үхэгсдийн сүнс амьд хүмүүст нөлөөлөхөөр дэлхийд эргэж ирдэг гэсэн үзэл нь орчин цагийн үхэгсдийн сүнсийг шүтэх замыг бэлтгэж байна. Хэрв үхэгсэд Бурхан болон ариун тэнгэр элч нартай дотносон урдын амьдралд олсноосоо их мэдлэгийг олж авдаг юм бол яагаад амьд хүмүүсийн алдааг анхааруулахаар дэлхийд эргэн ирж болохгүй гэж? Хэрв үхэгсдийн сүнс дэлхий дээрх дотны хүмүүстэй хорогддог гэж зарим шашны заадаг нь үний юм бол үхэгсэд яагаад амьд хүмүүстэй холбоо тогтоож тэднийг бузар муугаас сэргийлж уй гашуугийн тайтгаруулж болохгүй гэж?